Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Төв Азийн орнууд, Армян, Узбек зэрэг улсуудад хийдэг гата хэмээх амтд боовыг хэрхэн хийх талаар танилцуулъя. За нарийн орцыг зааварт бичиж оруулсан байгаа. За эхлээд бейкинг паудер, гурилаа, хутган, за дээрэс нь хөлдөө 200 г маслыг үрж гурилтайгаа багсарна. За гурилтайгаа багсарсныхаа дараа өндөг, грек дараг, шүүсэн тараг, ваниль нэг уутыг хийн. За би болохоор ванилийн эссенц хэрэглэдэг. Би ванилийн эссенц жижиг албаар нэгийг хийдэг. За ингээд бүгдийг сайтар хутгаад гурилаа ивэнд ортолно, сайхан зуурч бэлэн болгоно. За гурил ивэнд ороод ирэхээр ширээний тавцан дээр аваад сайтар нухаж ивэнд оруулж өгнө. За ингэхдээ хуурай гурилыг маш сайн ашиглаарай. За ингээд гурилаа ивэнд ортолно нухаад 2 хэсэг болгоод хөрөгчөнд амраана. За хөрөгчөнд амрааж явах хооронд нарийн боовонд ашиглах шанзаа бэлдэнэ. За гурилны шанзанд орох орцыг тайлбар хэсэгч бас нарийн бичиж оруулсан байгаа. За энэ шанзыг янз бүрээр хийдэг. За жишээлбэл би өнөөдөр бол ойн самар буюу фүндүк гэж хэлдэг энэ самрыг ашигласан хуурч бэлдсэн байгаа. За ингээ хуурч бэлдсэн самраа жижиглэн буталсан байгаа. За түүнээс гадна элсэн чихэр, масл, гурил, ваниль зэргийг хольж багсарна. За ингээ сайтар багсраад дээрэс нь самраа хийгээд ингээд шанз маань бэлэн болно. За дараагийн алхам бол гата нарийн боовоо хэвлэж бэлтгэн. За хөрөгчнөөс нэг зургийнхаа нэгийг гаргаад нэгийг эргүүлээд хийн. За гурилаа маш нэмгэн элдэнэ. За 1 мм-ээс 2 мм орчим би бол элддэг. За ингээд гурилаа маш нэмгэн элдээд дээрэс нь шанзаа хийж өгнө. За шанзаа ирмэг хэсгээр нь гэж нэлээд бага зэрэг зай гаргаад ирмэг хэсгийг битүү хийснэ хэрэггүй. За ингээд дараад нь дээрэс нь дарж өгөөд за ингээд хуйлан нарийн жигэд хуйлж өгнө. За ингээд урт гонцгой нарийн хуйлсны дараа элдвэр ирээд дээрэс нь бага зэрэг дараад хөнгөхөө элдээд өгнө. За ингээд бага зэрэг хавтгаална гэсэн үг тийм ээ. За ингэсний дараа өндөгний түрхлэг хийн. За нэг ширхэг өндөгний шор дээр жижиг халбаар нэг ус хийгээд сайтар хутгаад өндгөөр түрхэж өгнө. За ингээд өндгөөр түрхсэний дараа дээрэс нь сэрээгээр хээ гаргана.
За сэрээгээр хээ гаргасныхаа дараа нарийн боовоо хэрчин. За ингээ хэрчгтээ хутгаар хэрчиж болно. За зигзаг маягийн хэлбэртэй хэрчгчээр хэрчвэл бас үзэмжтэй харагддаг. За би зигзаг маягийн хэлбэртэй хэрчгчээр хэрчсэн. За ингээд лист духовка халаагаад листэн дээрээ тавиад жигнээд гата маань бэлэн болно. Баярын ширээ, хурим найрын ширээ зэргийг чимгэлдэг гата хэмээх энэ өрөв замттай, маш амттай энэ боовыг та бүхэн гэрийнхэн болон найз нөхдөдөө хийж өгч дайлаарай. Анхаарал тань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.